Шар халзан зуут дурсамж. Би 10 дугаар ангиан төгсөөд аймагт очиж конкурст байв. Сумынхаа 8 жилийн сургуулийг онц төгсөөд Тосон цэнгэлийн 10 жилд очоод тооны хичээлүүдтэй шууд л дунд руу гулгалаа. Тэгээд хагас угас чадаад дүндээ дасаад конкурстэй золгов. 1-р группээр монгол хэл уран зохиол суурьтай орос хэл түүх нийгмийн шалгалтууд өглөө. Суур хичээлдээ сонирхолтой сайн байсан болохоор 13 оноо. Орос хэл 13 оноо. Түүх дээрээ паникт орсон юм уу яасан юм? Яста хойлж хутгаж уншсан хүний элэг хөшөөхөөр юм бичээд 3 оноо авдаг юм байна. За тэгээд л оноогоор нь жагсаасан чинь ховдын багшийн дээд сургууль дээр буулаад. Одоо бодоод байхад сургууль оногдсон их юм. Тэгээд л шууд голлоо. Дээд сургуульд орлоо гэд нэг аймагаас нөгөө аймаг руу явах уу? Ёстой явахгүй. 1 жил ажиллачаад ахаад конкурс өгнө гэж аав ээжтэй томров. Тэр хоёр гууж нэг үзээд, загнаж нэг үзээд намайг эргүүлж дийлсэнгүй. Хуваар тараах өдөртөө золголоо. Ээж гэж тас зөв шийдвэр гаргачихсан. Нэг муу аймагт очиж сурахгүй гэж гисэн сүрхий амтан. Гэтэл тэр өглөө аав тэгж байна. Хоёулаа хамт хуваарийн газраар очие. Юмыг яаж мэдхв? Бас хүүхэд хуваараа авахгүй бид хоёрт хот явах боломж гаргах юм билүү? Нээрээ юмыг яаж мэдхв гэж бодогдож байна шүү. Тэгээд л аавтай хамт ахынхаас арай эрт гарлаа. Аав 1-р 10 жилийн сургуулийн цаана байдаг улаастай зочд буудалд орж хүнтэй уулзна. Эрт гарыг гэсэн юм. Бид хоёр явсаар буудалд ирж нэг өрөөнд орвол тэнд бүгд найрамдах Монгол Ард улсын хөдөлмөрийн баатар, ардын их хурлын депутат Намхай Нимбугай байж байна. Чуулгандаа явж байгааг нь. За миний дүү ямар сургууль ав гэж байна. Ямар сургууль аваагүй гэлтэй нь биш. Дурамчхан ховдын багшийн дээд гэдэл сулхан хэллээ. Гэтэл баатар хөөх баяр хүргэе алив ах нүнсий багш гэдэг чинь хамгийн сайхан мэрэгжил. Манай нутгаас нэг сайн багш төрх юм байна гэдэл баг юм ярьж дөрөвчөө уудлан цоо шин шар халзан зуут гаргаж ирээд намайг 2 хазар дээр үнсээд л өглөө шүү. Тэр том хүнээс амьдралдаа барьж үзээгүй том мөнгө авна гэдэг санаанд багтамгүй. За бараг л гар салгалаад л өвдөг чичрээд л авлаа да. Ахын хаяа туршлага уулзалт гээд ховд ордог юм. Очвол дүүгэн очиж иргэнэ гэж байна. Дуугайл толгойд өглөө. Тэгээд л баяртай энтер болоод л өрөөнөөс нь гарлаа. Юу нөгөө сургуульд явахгүй жил ажиллана. Аймагаас аймагт очиж сурахгүй гээд байсан давлуун бодол огт байхгүй болж. Бушуухан хуваараа очиж авахгүй бол арын хүүхэд авчихгүй гэсэн айдастай болчихож. Дуугайл аавыгаа дагаж очиод нэрээ дуудахаар дуугүйхан ороод л хуваараа авсан да. Хожим аав маань надад хэлж билээ. Баатар аймагт ирээд аавтай таарлаж л дээ. Нэг нутгийн бас нэг сургууль төгссөн худ ураг хоёр л доо. Охин ингээд гэдэл аавыг ярьсан чинь маргааш над дээр дагуулад ир. Би нэг арга бодъё гэсэн гинлээ. Тэр мундаг хүний хүчинд би сайхан мэрэгжилтэй болж Монголын хэл утга зохиолын сор болсон багш нараар хичээл заалгаж бас ховдоос заяаныхаа ханыг олж одоо 3 хүүхэдтэй амар амгалан амьдарч байна да. Шар халзан зуут харах бүртэй Намхай Нимбу баатрын хүлээлгсэн итгэл надад бодогдож миний амьдралыг залсан зөв үйлдэлд нь дандаа талархаж явдаг та. Уншигчдын сэтгэгдэл. Маам Содном сайхан дурсамж байна.
Намхай Нимбугай шиг хөдөлмөрч ухааны далай хүн Монголд ховорхон намын хурал дээр үг хэлсэн байдаг юм. Нэг хонь минутанд 13 удаа өмх өвс хазж иддэг гэж жишээ авч ярьж байсан гэдэг малчин хүн ийм л гярхай эрдэмтэй онцгой хүмүүс байж дээ. Гал лам сүрэн гайхамшиг ийм л агуу хүн чанартай буурлуудын үед амьдарч ажиллаж байсан азтай хүмүүстэй бид. Сайхан дурсамж бичсэн танд баярлалаа. Ичин хорлоо эс сайныг дагвал сарныг ирлээ гэдэг. Энэ үг л санаанд орлоо. Маш сайхан дурсамж уншлаа. Танай гэр бүлд аз жаргал хүсье. Нима энх тулам. Ястай мундаг хүн шүү. Мэдлэг туршлага гэж байна. Дээр үед ийм л малчин сэхэтэн хүмүүс Монголд минь ажиллаж хөдөлмөрлөж байлаа шүү дээ. Бахархмаар. Нэргүй Хилчин Баатар. Буянтай хүн буйнаа түгээж явдаг юм байна лээ. Миний аав бас л олон хүнд Баатартай адил буян хийж явсан тийм болохоор үр хүүхэд бид тэр буйных нь хариуг хүртэж сайхан амьдарч явна да. Танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ёрооё. Батма. Сайхан дурсамж бичсэнд маш их баярлалаа. Намхай Нимбу Баатрын дурсамжийг уншлаа. Сайхан хүн арай л эрт явсан да хөрхий. Ажил гэж эрүүл мэндээ орхисон байхаа гэж боддог юм. Цэгмэд цэги. Үнэхээр ухаантай, зөв даацтай яриатай, чухмал нуруутай, сайхан хүн байсан да. Худалдааны сургуульд ажиллаж байхад нь танилцж байлаа. Цэцэг дээр долгор гайхамшигтай хөдөлмөрч оюунлаг хүн. Арай л эрт бутсан да. Гомбжав буян жаргал. Жинхэнэ Баатар хүн шүү. Тэр үед сэтгэл зүтгэл гаргаж хөлс хөдөлмөрөө уралдуулж байж төрийн том гавьяа шагнал авдаг байсан да. Ил тавнжин сайхан хүн байсан да. Хурал зөвлөгөөн дээр олон удаа уулзж байлаа. Харамсалтай нь залуугаараа бурхан болсон да хөөрхий. Чимгээ цэдэн дамб. Сайхан хүн ингэж л хүнийг зөв залж замын заадаг да. Хичнээн сайхан хүн байлаа. Дүүгийн замыг сайхан милааж ирээдүг нь өрөөжээ.